Метр хэлцээ. Метрийнхаа цайг бариарай. Зануудаа барь. Эхэлцээ шүү. Метрийнхаа цайг бариарай. Наа эхэлцээ. Хамрах хэлцээ. Гоо тий яри. За би та энд хэлсэж одоо ийшгээ явуулаа үгүй бол та Давид чи би хүчээр зогсоох гээд байна. Өөр бид нар арга алга та зүндээ сануулсан. За бид нар одоо энд өнөөдөр ингээд үнэхээр бидний тэмцлийн 3 сар явуулж байгаа тэмцлийн маань үр дүн үнэхээр гарахгүй байна. Тийм учраас бид нар ингээд лайв явуулах гэсэн боловч бас энд гэрээ барьж тэмцлийн дараагийн хэлбэр буюу суулт зарлаа гэж бодсон. Тэгэхээр одоо гэрээ маань ямар ч зүйл энд бас зураг авчихсан тэмцлийн одоо ингээд явсан хөдлөх хэрэгтэй байна. Тэгж бодож. За тэгээд лайв үргэлжлүүлэн цаашаа. За яа. Эндээс хөдлөх хэрэгтэй гэж байна. За яриад. Өнөөдрийн төрийн байгуулалтын мянган хорогоор гаргасан шийдвэр үнэхээр одоо үндсийн зүйл нэр дэвшсэн Бацэнгэл одоо манай телевизэн захирал дараа ажиллаж байгаа. Ажиллаагүйгөөс нэр дэвшсэн. Тэгээд төрийн байгуулалтын мянган хороо тэрийг дэмжсэн байдал бол бид төлөвлөж байгаа маа. Энэ бол ийм байж болохгүй, ийм хууль дүрм төрсөн байж болохгүй гэдэг асуудлыг бид тавьж байгаа. Бацэнгэл гэдэг хүнтэй бид нар хамтарч ажиллахгүй. Өдөртний ёс зүйгүй байдал чадваргүй ийм хүнийг бид нар огцхыг шаардж ядалгүй байтлаа их үндсийн зүйлүүд бүр нэрийг дэвшүүлээд тэрийг баталж ийн гэдэг чинь биднийг одоо дорд үтсэн бидний шаардлагыг үл тоомсорсон ийм л асуудал болоод ирдгийг хэлмээр байна. Өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар одоо үнэн сонины гэрдэх гам бол одоо манай одоо захирлаар ажиллаж байгаа Бацэнгэл хоёр нэрээ дэвшүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол байнгын хорооны хуралдаанаас нэр нь гарсан. Тийм болохоор бид нар бол эсэргүүцэж байна. Цаашаа бол бид нар энэ хүнтэй хамтарч ажиллахгүй. Ууч хэрвээ хамтарч ажиллах юм бол бидний дахиад бидний одоо энэ тэмцэл ямар үн дүнгүй болно. Бид нар цэвэр шудраг ёс зүйтэй хүмүүсийг одоо үндэсний зөвлөлд болон захирлын зөвлөлд байгаасаа гэж хүсэж байгаа. Одоо энэ маань байхгүй болохоор энэ чоглоо юу? Энэ гидроса. Метрийнхаа цайг бариарай. Метрийнхаа цайг бариарай. За. Монголын улсын орны тэр хаад телевизийн хамт олонны төлөөлөл бас өнөөдөр маргааш болох улсын их хурлын гишүүдэд чуулганы хуралдаанаар одоо манай үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг шинжилгээр ингээд тав зарласан. Бид нэр өнгөрсөн 2-3 сарын хугацаанд тэмцэхдээ энэ үндэсний зөвлөлийг шинжлэх ёстой гэж шаардсан. Гэтэл одоо энэ шинжилж байгаа нэртэй их хурл Монгол Ардын нам одоо маргааш бидний энэ тэмцээд байгаа бүлэглээс 2 хүнийг оруулж ирэх гэж байна. Гам бол Бацэнгэлгийн 2 хүнийг оруулж ирэх гэж байна. Тэгээ энийг бол бид эсэргүүцсээр байгаа. Энэ мэдээлэл бас их хурлын гишүүдэд хүргэж байна. Энэ талаараа бас бид ингээд тэмцлээ өргөжлүүлж байгаа юм шүү. Гаргаар авах юу хийх вэ? Энэ ам бол дарга бол манай үе үеийн одоо үндэсний зөвлөлд болон ерөнхий захирлаар ажиллаж энэ ажлын хугацаанд үнэхээр энэ телевизийг өөдөн татах хугацаа байсан, өөдөн татах чадаагүй. Бацэнгэлийн хувьд болох тэр Бацэнгэлийг бид нар бол бодож байгаа. Энд ажиллахдаа үнэхээр телевизийн нураасан. Энэ нураасан үйл явдлыг бол бид нар мэдээд, ирчдээд тэгээд бүрэн бүрэлдэхүүнээр нэг зам тэргүүтэй ерөнхий захирлын энэ захирлын бүрэлдэхүүн огцорсон байхад харин зүгээр улам шагнуулаад үндэсний зөвлөлд орж ирж байгаа нь үнэхээр бид нар өстой имэйл болчиход байна. Тийм учраас үндэсний 7800 ажилчнаа бодоод бид нар бол эсэргүүцэж байна. Энийг бол одоо их хурлын гишүүд нь та бүхэн оюун ухаандаа тунгаан бодож бидний эрх ашигын төлөө Конопо зөв дарныг итгэж байна. Би бас нэг нэмээд юм хэлчихв. Ерөнхийдөө энэ даваадах бас багуу